Сайн бацгаана уу? Эрдэнэсийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. ертөнцийн эсний цоошин бүтээл боллоо гэсэн үг юм а. Тийм хүний хуучин амьдрал нь үеэ өнгөрөөгөөд цоошин амьдралтай болсон нь илт харагддаг. 2 дугаар Коринф 5:17. Та бол Иесус Христийн хувьд цоошин бүтээл нь билээ. Энэ бол төгсгөл биш, эхлэл. Түүнд итгэсэн итгэлээ улам батжуулж, түүнтэй хамт ирээдүй рүү цоошинээр алхаж орох та билнэ үү? Мөнхийн эзэнтэй ярив. Их эзэн Есүс минь ээ. Энэ шинэ онд бидний дахин барьж босхийг хүсэж байгаа амьдралд минь цаг үргэлж танд итгэх итгэлээр алхаж байхад минь туслаач. Ирэх өдрүүдийг тантай хамт таны үгнээс зуурч амьдрахад минь туслаач. Замчлаач. Тантайгаа харилцаа холбоотой байж, таныхаа бидэнд хэлж байгаа үг бүрийг анхааран сонсож дагахад минь туслаач. Есүсийн нэрээр энэ бүхнийг гуйлаа.